Та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Монголын хөвлөөрөөлөн ЮНЕСКОгийн Монгол үндэсний комисс хамтран хэл мэдээллийн суурь боловсрол төслийн хүрээнд өнөөдөр та бүхэнд аудио, видео дүрслэл ба хэрэглэгчийн мэдээллийн их сурвалжийн тэнцвэрийг хангана гэсэн сэдвээр хичээл ороход бэлэн боллоо. Хичээлтэйгээ хамт байгаарай. Хөтөлбөрийн эхэнд хичээлийн агуулгыг та бүхэнд танилцуулъя. Хамгийн түрүүнд бид өдөр тутмын мэдээллийн гол их сурвалжтайгаа танилцсан. За мэдээллийг хэрхэн яаж төрсжүүлэх вэ гэдэгт танилцсан. За мөн уламжлалт төрсжүүлсэн контентууд гэж ямар контентуудыг нэрлэх вэ? За мөн аудио платформ дундаа подкаст гэж юу болох, подкаст ямар байдлаар хөгжүүлэлт хийж сонсогчдод хүрч ийн, ямар хэлбэрээр хүрч ийн, тэр нас орчин цагийн сонсогчдын амьдралын хэм маягт хэрхэн яаж нөлөөлж ийн гэдэг агуулгыг хамтдаа ярилцах нэ. За мөн үүний араас бид инфографик буюу подкаст, аудио, текст, видео гэсэн төрсжүүлсэн бүх төрлийн контентуудыг нэг талбарт харж болох платформтой танилцсанаар өнөөдрийн хичээлийг дүгнэх ийм агуулгын хүрээнд хэдэн слайд бэлтгэлээ. Та бүхэн хичээлээ дуустал нь хамт байгаарай. Хичээлийнхаа зорилгыг та бүхэн танилцуулъя. Аудио, видео дүрслэл ба хэрэглэгчийн мэдээллийн их сурвалжийн тэнцвэрийг хангахад өнөөдрийн хичээлийн зорилго оршиж байна. Орчин цагт уламжлалт медиа хумигдаж, дижитал медиаг шинэ цагийн шинэ мянганы дижитал эрхний буюу сошиал орчны угуул оршин суугчдын амьдралын хэм маяг гол мэдээлэл авах их сурвалж болж байгаагийн хувьд аудио видео дүрслэлийн тэнцвэрийг хангах нь маш чухал байна. Мөн тэдний авч байгаа видео болоод дүрслэх контентууд, аудио контентууд, энэ контентуудын тэнцвэр буюу балансыг хангахад өнөөдрийн хичээлийн зорилго оршиж байна. За эдгээр хуучин цаг гэх юм уу те эдгээр мэдээллийн их сурвалжийг бид голлон их сурвалж гэхээс илүү хэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бид дуртмынхаа мэдээллийг авдаг байлаа. За үүнд бол зурагт, компьютер, ухаалаг хүчгээд одоо яг энэ тогтмол хэвлэл буюу уламжлалт медиа хомигдсон талдаа яг телевизэн сэтгүүл зүүн зурус үеэс эхлээд компьютер буюу мэдээллийн сайтын өсрөнгөө хөгжил, ухаалаг хүчний хэрэглээ амьдралын хэмээг болсон. За ухаалаг хүчээрээ дамжуулаад дижитал медиа хэрэгслээр бүх төрлийн одоо видео контентуудыг, аудио контентуудыг хүлээн аван сонсох боломж бүрдсэн учраас орчин цагийн дижитал эрхний мэдээлэл хүлээж авах гол сувг нь, гол хэрэгсэл нь эдгээр зурагт, компьютер, ухаалаг хүч гэсэн зүйлсүүд байна. За өмнө бид нэр өдөр тутмдаа сонин уншдаг, за өглөөдөр радио сонсдог гэдэг уламжлалт медиагаас мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүлээж авдаг байсан бол одоо бид эдгээр технологийн хөгжлөд агаад гар утасныхаа ухаалаг гар утасны аппликейшн дагдаг одоо мэдээллийн сайтуудын одоо ньюсфидээр дамжуулаад одоо ньюслетер байдлаар бас мэдээлэл хүлээж авч байна. За аудио подкастаар хүлээж авч байгаа ийм мэдээллийн гол ололтууд хүлээж авч байгаа сууг амьдралын хэмээгээ шалтгаалаад дижитал мэдээллийн хэрэгслийн одоо хөгжлийн технологийн хөгжлөөс шалтгаалan бас ийм өөрчлөлтүүд гарч ирж байгаа маа. За саяхан энэ хэвлэлийн хүрээлэнгээс 25 жил болж байгаа Монголох хэвлэлийн хүрээлэнгийн эрхлэн гаргадаг Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр гэсэн судалгаан дээр гадны бас судлаач ирж монголчуудын медиа амьдралын хэрэглээ амьдралын хэм маягийн 2024 оны эхний байдлаар гаргасан загварчлагыг танилцуулсан. За үүнээс мэдээллийн их сурвалж дээр гонцлох одоо поинтууд буюу онцлох судалгааны үр дүн харах юм бол нийт хүн амын монголчуудын нийт хүн амын 84% нь интернет хэрэглэгч байна гэж. За тоо утгаараа бол энэ 2.9 сая интернет хэрэглэгчтэй байна гэж үзэж болно. За нийгмийн хэл мэдээллийн сүлжээний хэрэглэгчээр 2.5 сая хүн байна. Одоо нийт хүн амын 72% бүрдүүлж байна. За ухаалаг гар утас хэрэглэгч 5 сая байна. Энэ бол нийт хүн амын одоо хүн амаас давтсан гар утасны хэрэглээтэй байна гэсэн. Тэгэхээр энэ нэг хүнд нэлээд хэдэн гар утас за нийгмийн мэдээллийн сүлжээнд хэрэглэх одоо хувийн хаягч гэдэг юм уу те ийм зүйлсүүд байна гэдгийг гарч болно. За энэ утгаараа бас амьдралын хэм маягт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч байна. Зан үйлдэл нөлөөлж байна гэсэн судалгааны сонирхолтой мэдээллийг бас танилцуулаад амжсан. За энэ талаар нэмэлтээр та бүхэн бас монголчуудын медиа амьдрал өнөөдөр гэсэн байдлаар авах боломжтой. За сошиал сувгуудын хэрэглээний талаар монголчуудын медиа хэрэглээний 3 сая хүн одоо Facebook хэрэглэж байна. За Instagram-ыг бол сая 30 мянган хүн хэрэглэж байна. За Messenger буюу Facebook чатыг бол 2 сая 700 гаруй мянган хүн хэрэглэж байна. LinkedIn-ийг
299 мянган хүн. За бараг 300-аад мянган хүн LinkedIn гэсэн Facebook нийгэм мэдээлэл хэрэгсэл имиж хэрэглээ дундаа эдгээр дөрвөн аппликейшнийг голчлон ашиглаж байна гэсэн судалгаа. Гол төлөв бид нар бол өдөр тутмын мэдээллээ Facebook-ээр авч байна. Facebook Messenger-ээр харилцаж байна гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээллийг дөрвжүүлэхэд сэтгүүл зүйн шинэ онцлог буюу дэлгэснээс их мэдээлэл хүлээж авах болсноор өгдлийг дөрвжүүлэх ач холбогдол өссөөр байна гэж. Хуучин бол сонины 2 нуур, 3 нуур, 4 нуур дамнаад гарсан аян замын тэмдэглэл хөрөг нийтлэл гэсэн юм уран сайхны нийтлэлч гэдэг юм уу те эсвэл бүр сонирхолтой ярилцлага, сурвалжлага гэдэг энэ төрлийн мэдээллийг бид өдөр тутмынхаа мэдээллээс буюу уламжлалт мэдээллийн хэрэгслээс авч байсан бол мэдээллийг дөрвжүүлснээс текст нь бага, за илүүтэй харагдах, үзэгдэх, дата өгөгдөл дээр ажиллах, мөн анимашн оруулж хүний одоо богино хугацаанд олон төрлийн мэдээллийг өгөх энэ зүйл рүү шилжиж байна гэж хэлж болно. За дөрвжүүлсэн контентийг бол Facebook, YouTube, Instagram, TikTok-оор маш олон байдлаар одоо short видеогоор, reels-ээр, story-гоор явж байна. За монголчуудын медиа хэрэглээний судалгаан дээр дурдсан гол нэг онцлог зүйл гэх юм бол ер нь одоо пострын хүмүүс үзэхээ болсон байна. Голчлон reels бол одоо story-гоор мэдээлэл авдаг. Тэгээд reels news гэсэн мэдээллийн нэг шинэ бие даасан сайт гараад ирсэн 2024 оны. За сая 2023 оны тайлан мэдээлэл дээр бол мэдээллийн шинэ сайтаар бүртгэсэн хэд хэдэн сайтууд бол байсан. Тэгэхээр дөрвжүүлсэн контентын мэдээллийн урсгал нэмэгдснээрээ текст унших нь улам багасж байна. Текст уншихаас илүүтэй бас бичих нь багасж байна. 140 тэмдэгт багассан товч мессежийг төлөх хуралдаан бол уламж юусж байна. За 140 багтаахаас илүүтэй бас энэ агуулгад хөрөхүйц видео дөрвжүүлэлтэн дээр анхаарч байгаа. За мөн дөрвжүүлэлтэн дээр тэр найруулгын бас ажиллагаа явагдаж байна. Тэр бүхэлдэн зөвхөн нэг reel story гэж үзэгдэж харахаас гадна медиа контент болж бижихийнхэн тулд түүнийг одоо уран бүтээлч өнцгөр харах, уран бүтээлч мэрэгжлийн үүднээс харах юм бол тийм тодорхой хэмжээний найруулагчийн одоо задаач гэж хэлдэг тийм найруулга явж байна. Дуу, дүрслэл, мөн зураг авалтын өнцөг гэдэг бүх зүйл нь одоо өөр байх, ялгарах, тэгээд тодорхой хэмжээний мэдээллийг зэгцтэйгээр ойлгомжтой өгөх байдлаар, цуврал байдлаар, стори байдлаар явах ийм тохиолдлууд бол маш их гарч байна. За уламжлалт өсчүүлсэн контентууд дээр тайлбар зураг, гэрэл зураг, инфографик, хүснэх диаграм, мультимедиа контент, видео клип, слайдшоу, орчин үеийн зөвшөөрсөн контент дээр мим, селфи. За мим бол залуучуудын дунд нэлээд дамгаалж байгаа постууд болж байна. Тэгэхээр хэрэглэгч видео контентыг илүүтэй үзэж байгаа бол энэ өгүүлбэрийг үзвэл хамгийн үр дүнтэй арга нь бол дээрх нь тайлбарууд байгаа юм аа. Гол агуулга маш богинохон текстээр донжин олсон зургаар тэгээд ай хөгжим шуум тэг бүх зүйлийг нь цогц байдлаар илэрхийлж байгаа хэлбэрүүд. За подкастыг дурдах юм бол одоо хамгийн түгээмэл байдлаар сонсож байгаа төвжрэгтэй, спорт ор хичээлэгтэй, гэрээ цэвэрлэхтэй, автомашиндаа явахдаа, унтганы өрөөндөө, за жим хийхдээ, хоолоо хийхдээ, ажил дээрээ байхдаа цайны цагаараас ч юм уу тий. Иймэрхүү үедэр бол подкаст сонсож мэдээлэл авдаг, төрөл бүрийн сонирхлын тий мэдээлэл авдаг энэ сувгууд бол ихсэж байна. Аудио контентын хувьд подкаст өөрөө бас давхар нөгөө сонсонгоо мэдээлэл авангаа нөгөө талдаа давхар өөрийнхөө хийж байгаа зүйлийг амжуулах юм боломж бүрдгээр радио сэтгүүл зүүн дараагийн үеишд буюу онлайн радиогийн 4-р шатн дээр авч үздэг. За судалгаанаас харах юм бол Edison Research-аас гаргасан судалгаагаар 2020-оос 2024 оны ерөн зураглалаар харах юм бол тогтмол өсөлттэй байгаа юм график харагдаж байна. Манай Монголд ч гэсэн одоо мэдээллийг хүлээж авч байгаа гол их сурвалж бол подкаст гэсэн хариултыг залуучуудад дамгаа өгдөг. За залуучуудын дунд хийсэн нийт одоо Монголд автортай 100 подкастын сэдв агуулгад давтамжаар нь хаад үзэх юм бол нийтлэг хүлээж авч байгаа контент бол радио сонсох, телевиз үзэх, сонин уншихээс илүүтэй подкаст сонсож мэдээлэл авдаг гэсэн хариултууд бол тэргүүлэх байр суурийг эзэлж ийсэн. За инфографик бусад одоо түрүүний дөрвжүүлсэн болоод аудио, видео байдлаас юугаараа ялгарх вэ гэхээр бүгдийг нэг талбарт нь одоо гаргаж өгч байгаа хэлбэр. За энд веб хөгжүүлэлт инфографикийг харуулсан юм зурагт самбар байна тий. За дүрсний элементийн тайлбарласан текст бүхий мэдээлэл, сэдвийн талаарх ойлголтыг бүрдүүлэх гээд их олон хүчин зүйлүүд байна. За төрийн мэдээллийг бид нар
уйтгартай, уламжлалт, за тэгээ хит нуршуу текстээс зайлсхийх байдлаар одоо төрөл бүрөөр нь өнгө дизайн, загвар хийцийг нь гаргаад ийм инфографик байдлаар за сүүлийн жилүүд төрийн байгууллагууд дээр бол харьцангуй энэ 12 засаг юм руу орох юм бол үндэсний статистикийн мэдээллийг бид маш цэгцтэй ойлгомжтойгоор инфографик байдлаар авах юм боломж бол бүрдсэн. За инфографикийн нэг юм толгойн 3 чулуу гэдэг зүйл энэ дээр л яригдсан те сэдвийн хамааралтай байх. Юуны тухай биш юм задгаа биш те тодорхой чиг үүрэг бүхий нэг сэдвийг сонгож авах. За түүнийгээ сонирхолтойгоор илэрхийлэх. Өгөгдөл дээр ажиллах. Өгөгдлөө юугаар яаж илэрхийлв, ямар өнгөөр илэрхийлв, ямар текстээр, ямар дүрсээр, ямар дүрээр гарах вэ гэдэг өөрөө тодорхой одоо зохиогчийн хувьд ур чадвар шаардсан. Одоо copywriting хувьд бол нэлээд ур чадвар шаардсан ажил. За утга учиртай байх. Энэ гурван зүйл нь хоорондоо логик уялдаа холбоотой байхыг бол хэлээд байгаа юм. За хэмжээний мэдээллийг уншиж ойлгоход хэлбэр байдлаар дүрслэх нь инфографикийн гол зарчим гэж хэлж болно. За инфографикийг хийх хэд хэдэн бас сайтууд байна. Хвчлэн түгээмэл ашиглаж байгаа нь Flourish гэдэг байна. Одоо энэ хүү линкээр та бүхэн дарж ороод хуулаад одоо интернетээр биднийг хааж хизээж сонсоод үзээд хамт байгаа сонсогч үзэгч та бүхэн хэрвээ өөрсдийнхөө сонирхсон одоо цуглуулсан датан дээр ажиллаж тэр датагаа дүрсжүүлж энгийн байдлаар хүмүүст ойлгуулъя гэх одоо бодолтой инфографикийн сайт хайж байгаа бол хамгийн нэгдүгээр та бүхэн Flourish-ыг санал болгож байна. За одоо ингээд Flourish руугаа орох юм бол ингээд ямар чартуудаар гаргах вэ гэдэг байдлаар ингээд харагдана. Одоо скриншот гэдэг ерөнхийдөө хараалцсан байна л да. Датагаа аплод хийн. За тэгээ bar chart-аар үзүүлэх юм уу, pie chart-аар үзүүлэх юм уу, эсвэл энэ газрын зурган байдлаар үзүүлэх юм уу, бүх төрлийн өгөгдөл чинь юунаасаа шалтгаалаад янз бүр байгаад хөснөгдөлжсөн байдлаар үзүүлэх юм уу, харьцуулсан байдлаар үзүүлэх юм уу, зүгээр юм математикийн диаграмын мөрөлтөөр line chart-аар үзүүлэх юм уу гэх байдлаар ингээд янз янзын юм өгөгдлийн хэлхээсүүд бол байна. За подкастн дээр нэг зүйлийг би нэмж хэлэхэд бол Radio Garden гэдэг дэлхийн бүх радио сувгуудыг багтаасан том аппликейшн бий. Тэр аппликейшн гэх юм бол ингээд дэлхийн бөмбөрцгөн дээр юм ногооноор цэгээр одоо энэ sample map гэдэг та бүхэнд харагдаж байгаа байдлаар ингээд газрын зураг дээр гаргаж байгаа ногоон зураас болгон дээр нь тухайн улс хотод байгаа радио стейшн сувгуудыг сонсох юм боломж бүрдэж байгаа. Энийг хүртэл инфографикаар гаргацсан байдаг нь илүү амар. Тэгээд хаанаас биднийг сонсож байна, хэдийн насны хүн сонсож байна, ямар байдлаар сонсож байна, ямар төрлийн контентыг сонсож байна гэдэг юм дараа нь датагаа шүүрдэх, сонсогчоо хэмжих, уншигчаа хэмжих, хүлээн авагчдынхаа сонирхол, насны бүлэг, хүйсийн байдал, сонирхлын төвшингээ бүх зүйлээр ингээд ялан үзэж цэгцлэхэд судалгааны зорилтоор ашиглахад бол их чухал ач холбогдолтой зүйл юм аа. Тэгээд Data Wrapper гэдэг бас сайт байна. Data Wrapper гэх юм бол Филиппиний Rappler гэдэг агентлагийн бүх мэдээллийн одоо голлох өгөгдлүүд датагаа бол Data Wrapper дээр ашиглаж юм байлээ. За Data Wrapper-ыг ашиглахын тулд одоо бид нар одоо сайтууд дээр ингээл сайн муу дунд гэдэг ямар нэг reaction байдлаар ингээд юу яадаг штэ. Зүрх дарах ч юм уу те care emoji ч юм emoji гаргасан байдаг бол энэ бол өнгөөр илэрхийлдэг. Ууралсан бол улаан өнгөөр, за дэмтсэн бол ногоон өнгөөр ч гэдэм үү те. Тэгээд арай дундаж төвшөнд байх юм бол шар өнгөөр ч гэдэм үү. Ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн темпераментийн тодорхойлоход хүртэл энэ хүү Data Wrapper-ыг ашиглах боломжтой. Тэгээд энэ инфографикийг одоо бүрдүүлээд хийсэн байгаа энэ дүрсжүүлэх юм бол одоо энэ Монгол Ардын нам, Монгол Ардын арчилсан нам, хувьсгалт нам, хүн нам гэдэг ингээд их хэцэг юм сайт руу орох юм бол намын гишүүнчлэлийн хамааралгүй хүмүүс за мөн аль нам бүлэг дээр идэвхтэй ажилласан. За нийт 4 жил парламентд сонгогдохдоо одоо хэдэн удаа ирсэн, хэдэн удаа чөлөө авсан, хэдэн удаа өвчтөө байсан, хэдэн удаа өмсөлгүйгээр тасалсан гэд энэ бүх мэдээлэл ингээд цэгэн байдлаар дүрсжүүлж харагдуулж байгаа. Тэ энэ бол хинч хаанаас нь харсан юм ойлгомжтой дүр зураг байгаа учраас тэгээ ерөнхийдөө энэ Data Wrapper-ыг болоод илүү гоё байдлаар харагдуулах, дүрсжүүлэх, хүнд харахад ойлгомжтой байдлаар харагдуулах юм түүлсийн сонгоё гэвэл мэдээж үнэтэй. Тэгэхээр хагас үнэгүй болоод үнэтэй гэсэн хувилбарыг хийж болно, copy paste хийж болно. За харилцан хамааралтай дүрслүүдийг сонгох, зураг өгөх гэд янз янзын төлөвшлүүд бол байна. За тэгээ сая би юун дээр
подкаст ярьж байгаа подкастн дээр нэг зүйлийг дутуу орхисон байна. За чиг хандлага нэмэгдэж байгаатай холбогдуулаад орчин цагт одоо зөвхөн мэргэжлийн хүрээнд мэдээлэл хүргэхдээ подкастыг ашиглахаас гадна сонирхогчдын подкаст маш их өндөр хандлтыг явж байгаа. За хувийн хөгжил, боловсрол, за эрүүл мэндийн чиглэлээр дагнан төрөлцсөн подкастууд их бие дааж хийж байна. Тухайн мэргэжлийн зөвхөн сэтгүүлч гэхгүй анагаахын чиглэлээр мэргэжсэн, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжсэн, улс төрийн чиглэлээр мэргэжсэн, улс төрийн тухай ярилцъя, эрүүл мэндийн подкаст, хуульчдын подкаст гэдэг хийх жишээ нь. За үүн дээр бол гол сонирхлын түвшинд асууж байгаа асуулт бол юу гэдэг вэ гэхээр ямар програм дээр бид нэр монтаж хийх вэ гэж сая Flourish Data Wrapper-ыг харуулсантай адилхан аудио эдитинг хийх програм байна. За гар утсан дээр бол мэдээж видео, аудио рекордерын програмууд маш их програмууд байгаа. За энэ үүнд дурдах програм бол хамгийн эхлээд энгийн байдлаар хүний яриаг монтаж хийх, эдит хийх програм бол Audacity гэсэн програм байгаа. За үүнийг та бүхэн өнөхөө кракаар нь татаад аваад ашиглаад тастаж аваад янз бүрийн байдлаар ашиглах боломжтой. Арай нэг гүний найруулга хийгээд ажиллаа гэвэл Adobe Audition гэсэн програм дээр цагаан шуумын дараах гэх байдлаар ажиллаж болно. Миний 3 л аудио эдитингийн програм санал болгоё. За 3 дугаар болохоор Cubase гэдэг програм байгаа. Сүүлд бол 12 гарцсан байсан баг. Cubase Steinberg гэдэг Германы програм. Тэгээд энэ програм бол илүүтэй юм гүний найруулга хийгээд чиглэгдсэн. Хаана шуум байх юм, хаана аудио voice нах юм, хаана одоо шторк чимэглэл зүйл цөгжим шуум дэвсгэр бүх зүйл нь байх юм бүхнийг багтааж өгдөг. Тэгээд илүүтэй зөвхөн подкаст кейс илүү мэргэжлийн түвшний радио жүжигчд юм уу томоохон хэмжээний симфони оркестр бичих одоо хаана одоо босоо хятад туурж ин хаана хийл хөгжим туурж энийг илүү тодтолж гаргаж өгдөг мэргэжлийн түвшний саунд инженеруудын ажилладаг програм бол Cubase. Тэгээ та бүхэн сонирхоод илүү подкаст санаачлан одоо үзээд хийя аудио контент хийя медиалийн боловсролыг зөвхөн хэл мэдээллийн суурь боловсролыг аудио байдлаар түгэй гэж байгаа бол Cubase болон Audacity, Audition гэсэн энэ 3 програмыг ашиглаад үзхийг санал болгож байна. Тэгээ гурван дээр нь ажиллаж болно. Эсвэл сонирхолтой байдлаар энэ дээр нь ажиллаж болно. RX гэж зөвхөн аудио шуум дарддаг бас эдитингийн програм бас байдаг. Та бүхэн татаад хэрэглээрээ сүүлийн хэлбэр 8 дээр байсан баг шүү. Ийм байдлаар бол ашиглаж болно. За, инфографик болоод аудио дүрсжүүлэлт эдгээр одоо дүрсжүүлсэн контент, аудио байдлаар хүргэх контент, инфографик гэсэн 3 зүйлийг цогцоор нь сэтгүүл зүүн бүтээл дээр бид нар мультимедиа бүтээл, кросс медиа бүтээл гэж бол нэрлэдэг. За энэ төрлийн сэтгүүл зүүн бүтээлийн уралдаан сүүлийн жилүүдэд манай шинэ сэтгүүл зүг үүсгэн байгуулж байгаа, шинэ тренд болж байгаа, new медиатай хамтаага судалгааны гадна дотны төслийн хүрээнд дата сэтгүүл зүүн хакатон явагддаг. За энэ үеэр л жинхэнэ мультимедиа болоод кросс медиа бүтээл уралдаан зарлагддаг. Энэ дээр тэгээ мультимедиа кросс медиа бүтээл гэдэг ингээд хараад тэгэхээр зөвхөн ингээд датагийн дүрсжүүлсэн байдлаар ингээд инфографик хийсэн зурагт самбар байх юм уу? Эсвэл аудио контент байх юм? Эсвэл зөвхөн богино хэмжээний рилс байх юм уу гэл ингээд янз янзын асуултууд асуудаг. Тэгэхээр өөрийн гэсэн мэдээллийн хэрэгслээ агуулгаас хамаараа зөвхөн текст бол одоо постэр байдлаар, ишлэл байдлаар маш цөөхөн текстээр үйл явдлын сэдвийн агуулгын одоо гол зүйлийг подтекст хэлбэрээр гаргаж ирсэн байдлаар текстэнд бол оршиж байгаа. За текстээр гаргаж болохгүй зүйл бол тэр хөгжим чимэглэл дуу шуум байж болно. За эсвэл дүрслэл гол факт 1000 сансаар нэг үзэгдэгч дүрслэл байж болно. Тэгээд аль хэсэг дээр нь аудио байх юм, аль хэсэг дээр нь текст байх юм, аль хэсэг дээр нь зураг байх юм, аль хэсэг дээр нь инфографик мэдээлэл байх юм. Энэ бүхэн зүйлийг чинь ингэж цогцоор нь одоо коллект байдлаар гаргаж ирээд бусдад одоо нийгэмдээ хэл мэдээллийн хэрэгслийг үзэж байгаа, хүлээн авч байгаа ард иргэдэд олон нийтэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэх нь кросс медиа болоод мультимедиа бүтээлийн хамгийн одоо том зорилго юм аа гэж хэлж болно. За тэгээд энэ Flourish дээр data wrapper дээр инфографик за Canva дээр бас хийгээд байгаа. Инфографик хийхдээ
хагас үнэгүй байх, за copy paste хийх, за харилцан хамааралтай дүрсжүүлэлт, зургууд, за хөдөлгөөнт диаграм, төв хөгүүлэх байдлаар иймэрхүү байдлаар хийж болно гэсэн агуулга байна. За хугацаа байгаа нь. Тиймээс дүгнэлтэд та бүхэн танилцуулъя. За өнөөдрийн хичээлийн гол дүгнэлт бол аудио видео дүрслэл ба хэрэглэгчийн мэдээллийн их сурвалж, за видео контент, подкаст, инфографик бүтээж чадаж байгаа сэтгүүлчид хизээд давуу байдлаа хадгалах бүрэн боломжтой гэдгийг энэ хичээлийнхаа төгсгөл дүгнээд та бүхэнд хэлье. За энэ бол зөвхөн сэтгүүлчд хийхээс гадна хэл мэдээллийн хэрэгслийг сонирхогч мэдээллийн суурь боловсролтой эргэн бүрт хамаатай мэдээлэл юм шүү. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.